За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ layout adjustment гэдэг ойлголтыг үзнэ. За энэ ойлголтыг үзэхийн өмнө бүгдээрээ нэг жижигхэн нэрийн хуудсыг болоод бүгдээрээ бас яг InDesign програм дээр хийж турших байгаа. За тэгээд энэ нэрийн хуудсан дээр бол энэ layout adjustment гэдэг ойлголтоо бүгдээрээ ярилцаад явнаа. За бүгдээрээ хичээлдээ орцгоо. За тэгээд хичээлд орохын өмнө хэдүүлээ нэг энэ яг нэрийн хуудасны стандарт хэмжээний талаар нэг товчоо ярилцаадах юм. За тэгэхээр ерөнхийдөө бол үндсэндээ бид нар 89 мм, 51 мм-ийн өндөртэй 89 мм-ийн урттай юм стандарт нэрийн хуудасын загварыг үүсгэнэ. За тэгээд энэ дээрээ бүгдээрээ одоо энэ bleed гэдэг ойлголт маань энэ байна тийм ээ. Bleed zone. За ингээд энэ яг энэ safety zone буюу энэ аюулгүй бүс гэж нэрлэж байгаа. Энэ маань болохоор ерөөхдөө энэ хэсэгт маань магадгүй ингээд тайралт ороод ирж мэрж магадгүй учраас энд бол текст болон за ямар нэгэн зураг график энтри бол ийшээгээ оруулахгүй шүү гэдгийг энэ дээр ингэж тавьж өгдөг байна. За тэгэхээр ерөөхдөө бол энэ bleed гэдэг хэсэг маань бол тайралтанд ороод алга болчихно гэж ойлгох хэрэгтэй. Ерөөхдөө ийм байдлаар бид нар бол энийг тооцоолох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр 0.100-ны одоо 51 мм дээр за энэ дээр 0.25 инч нэмэгдсэн байна тий 2 инч дээр 0.25 инч нэмэгдээд ингээ bleed гэдэг хэсэг нь гарах нь. За энэ маань болохоор 89 мм гээд яг үндсэн энэ хэмжээ нь харагдж байгаа боловч энэ дээрээ бол 375 буюу 89-аас их болоод ирж байна гэсэн үг. Энэ одоо bleed-ийн хэмжээ нэмэгдээд гэсэн. За тэгэхээр бүгдээрээ InDesign дээр за энэ нэрийн утасны загвараа үүсгэж үзье. За тэгэхээр InDesign програмаа нээгээд create new. За энэ дээрээсээ бид нэр миллиметрийг сонгоод 89 мм. За тэгээд нэг хуудас start page. За column gutter. За column нэгэн columnтай үүсгэнэ. За margins-ийн болохоор хэдүүлээ. Margins-ийн болохоор хэдүүлээ. За очие. Ерөөхдөө 0.25 мм гэжээ. За гадагшаага бас хэдүүлээ 0.25 мм bleed авчи. За ингээд үүсгэж бүгдээрээ. За арай жижигдсэн байна. За тэгэхээр дахиад үзье. Дахиад хэдүүлээ. Энэ дээр margins-аа бол тэгвэл энэ бүр ингээд тэгтээ ороод ирсэн юм байна шүү дээ. За тэгвэл хэдүүлээ энэ дээр 25 мм. Энэ ч болохоор миллиметрээр ингээд явчаад за 0.25 биш 0.1 за нэг 2 мм хэмжээтэй за авчи margins-ийн. За bleed-ийн бас за 3 мм-ийг авчи. За тэгээ үүсгэе. За ерөнхийдөө иймэрхүү байдалтай өөрчилсөн. За тэгээ яг бидний энэ safety zone буюу энэ хэсэг маань бол ерөнхийдөө бол энэ хэсэгт текст юмнууд маань орохгүй гэсэн үг. Энэ хэсэгт маань бол энэ тайралтын хэсэг орж ирж байна гэсэн үг. За тэгээд би бол энэ ажлын талбар буюу workspace дээрээс essentials гэдгийг сонгосон байгаа. За essentials classic гэдгийг сонгосон ч болно. За тэгээд хэдүүлээ зураг харж агаад за энд дээр нэг юм логотой байх юм байна. За тэгэхээр лого үүсгэхийн тулд хэдүүлээ интернет руу ороод flat icon гэдэг сайт руу орох хэрэгтэй. За flat icon гэдэг сайт руу ороод та бүхэн бүртгүүлээд орчих хэрэгтэй. Бүртгүүлээд орчих юм бол бид нар эндээс үнгүүгээр ерөөхдөө бол icon-уудыг бас PNG хэлбэрээр нь бэлнээр нь авах юм боломжтой байдаг. За ингээд Google-ээр шууд sign up хийгээд ингээд орчиж болно тийм ээ. За би Google-ийн аккаунтыг sign up хийгээд орчлоо. За тэгээд logo гэж хайчих. Logo company. За App Store-ийн Apple-ийн тийм ээ.
За Sephora-гийн лого. За хэдүүлээ Apple-ийн логог Apple-ийн free логог татчаавь. За энэ хувилбар нь болохоор free болон за төлбөртэй гэж байгаа. За free нь бол бид нар шууд үнгуудтай ашиглаж болно. Төлбөртэй нь болохоор энэ дээр ийм юуны зурагтай тий титэмний зурагтай. За тэгээд энийг ороод авахд бол бид нар тодорхой хэмжээний мөнгө төлж ингэж авдаг байгаа. За тэгэхээр бид нар төлбөргүйгээс нь ийм дугуй энэ чинь дугуйтай төлбөртэй байна даа. За энийг сонгоод авчаа. За тэгэнгүүтээ edit icon гэж байгаа. Edit icon гэдэг хэсэг рүү ороод бид нар өнгөө сонгож болно. За жоох ийм brown доо иймэрхүү өнгөийг сонгоё. 8100 гэд за энэ кодоо бид нар хуулаад авчих хэрэгтэй. Ягаад гэвэл бүх icon-ууд маань яг энэ кодоор дагаад явах учраас. За тэгээд заавчлаарай. Notepad дээр өнгөний кодоо ингээ хуулаад авчи. За тэгэнгүүтээ энийгээ download ингээ оруулаад ирэх хэрэгтэй. За тэгээ хэдүүлээ татаж авахдаа download гэхээс SVG EFS тийм ээ CSS гэдэг. За би EFS гэрэн тавьчих. Энэ маань болохоор Adobe Illustrator файл байгаа тийм Illustrator-аар нь татаад авчи. За тэгээ Illustrator файлаар нь татж аваад download хэсэг рүүгээ ороод харах юм бол за энэ дээр Apple гэдэг татагдсан байна. За энийг катлаад дэлгэцэн дээрх файл руугаа хийчихье. За энэ Apple гэдэг энэ байж. За бүгдээрээ тэгээд за логогоо байршуулах хэсэг маань энэ гэж ойлгоё тийм ээ. За энэ хэсэг. За энэ хэсэгт яг лого маань байршина гэж ойлгоод за нэг иймэрхүү байдлаар дөрвөлжин төрсөө эндээс аваад зураад өгнө. За тэгэнгүүтээ эндээс бүгдээрээ EFC файлаа чирж оруулж ирээд за энэ төрсөн дотроо тавьчих. За одоо баруун талаа дараад fitting за ингээд за ерөөхдөө бол нэвтрлийн хувьд болохоор EFC файл маань бол маш өндөр нэвтрэлтэй ингээ харагдж байгааг та бүхэн анзаарж байгаа бах. Энэ маань бол Illustrator-ын файлыг бол бид нар шууд юун дээр InDesign дээр дуудаад оруулаад ирж байна гэсэн. За тэгэнгүүтээ файл save-аас хадгалчих. Desktop дээр бид нар business card тийм ээ. Business card. За InDesign. За business card InDesign гээд за логогоо үйл ялэг дээшлүүлээд за ерөөхдөө ингээд за энд нь хэдүүлээ нэг компани хурмаг компани нэр хэлье. Нэр тавья. За Yoko. За компьютерийн бүх төрлийн үйлчилгээ. За ингээ бичсэн. За бичсэн. За ингээ ороод ирж байна. За бүгдээрээ энэ дээрээ болвол хүсгийнхаа тохиргоонуудыг хий. За бүгдийг нэвтгчүүлж агаад за идэвхжүүлэхээр энэ маань тохиргоо хэсэг маань гараад ирнэ. За тэгэнгүүт нь за арайлаар энгийн те арайлаар сонгочих. За арайлаар болт болгоод за үсгийн фонтыг жоохон 10 болгоод за paragraph size-ыг голлуулад за тэгээ лого энэ хоёроо хооронд нь идэвхжүүлж агаад align хийчих тийм ээ. Align гэдэг. За эндээс essentials гэж байна. Тэгээ энэ align гэдэг. За энийг сонгоч. За essentials руугаа ороод би гаргаад ирлээ тийм ээ. За компьютерийн бүх төрлийн үйлчлэгээ. За яг нэг текст нэг иймэрхүү харагдчих. Яг одоохондоо болно доо тий. За тэгээ өнгөний хувьд бол бид нар нөгөө нэг түрүү өнгөө хуулж аваад ирсэн шүү дээ тий. Өнгөө хуулж аваад байсан шалтгаан нь одоо энэ color swatch руугаа орж байгаад color picker руугаа орж байгаад за энэ кодоо хуулж аваад энэ дээрээ тавьчих гэсэн. За уртлын чагтыг арилгах хэрэгтэй. За тэгээ окей. Зааж зөвхөн энэгээр нь авах хэрэгтэй шүү.
За, өнгө маань сонгогдоо гараад ирж байгаа. За одоо энэ өнгөөрөө бид нар энэ текстээ хэлбэржүүлчихнэ гэсэн үг. Нэггээр нь ингэсэн ч болно энэ дээр одоо юу байна? 81000. Окей. За энэ болохоор арийнх нь. За яг текстийн өнгө болохоор Т үсгэн дээр дарж агаад 81000. Окей. За ингээд үндсэн компьютерийн бүх төрлийн үйлчилгээ гэдэг хэсэг маань бий болж байна. За одоо энэ талд нь бүгдээрээ зурган дээр маань харагдаж байгаа тийм. За голоороо нэг юм зураастай үйл хэлэх зураас явах юм байна тийм. За нэг босоо зураас. За энэ зураасаа бид нар бол яг голуулнаа гэд тохируулчих. За жишээ нь энд тавьж агаад за RNG сонгон за голуулна. Цадалтай background байхгүй болохоор хамтлагч сонгох юм байхгүй байгаа даа. За ерөөхдөө ингэ голуулаад үзчихье. За grids гэдгээс ороод хэдүүлээ. Show document grid baseline grid baseline here. Hide baseline show document grid За ингээд show document grid гэж сонгочих юм бол бид нэр энэ юугаараа бүр ингээд тохируулах боломжтой. За тэгээд энийг хуваагаад бүр нарийн тохируулж болно. За яг бид энэ удаадаа бол товчгоо хийж байгаа учраас ингэсгээд байв. За ингээд одоо энэ stroke-ийнхоо өнгийг бас бид нар нөгөө үндсэн өнгөөрөө сонгож өгч болно. За үндсэн өнгө маань хаана байгаа лээ? За үндсэн өнгө маань энд байж байгаа тийм ээ. За тэгэхээр бид нар энэ stroke дээрээ дараад энийг аваад pick-рээ аваад энийг сонгож бас болно. Иймэрхүү байдлаар ингээд. За энэ маань гараад ирж байна те. За. Corner гэдэг маань болохоор энэ булангийн бивэлэр хийх юм уу, rounded болгох юм уу гэдэг те. Иймэрхүү тохиргоонуудыг бас хийдэг байгаа шүү. За одоо энэ талд нь бүгдээрээ юу байгаа лээ? За John Doe гэдэг. Ерөнхийдөө бол нөгөө нэг Америкийн юун дээр бол эрэгтэй хүнийг бол ерөнхийдөө нэр байхгүй хүнийг бол ерөнхийдөө John Doe гэж нэрлэдэг байгаа. John Doe. За хөвчлэн загварын юун дээр бол John Doe гэдээ явцсан байж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор ерөнхийдөө эрэгтэй хүнийг илэрхийлж байна гэсэн үг тийм. Эрэгтэй хүнийг илэрхийлж байгаа. Тэгээд нэр байхгүй тийм. Ингээд одоо хиймэл хүн гэх юм уу гэж хэлэх юм уу да тийм. Тиймэрхүү зүйлийг бол ингээд явчихна. За тэгэнгүүт энэ дээрээс бүгдээрээ Arial Black их сонгочих. За Arial Black. За фонт нь өнгө нь бол бас яг үндсэн өнгө нь бол бид нар за нөгөө өнгөө сонгоно. Ишээгээ орно. 81000. Окей. За John Doe. За энэ доор нь хэдүүлээ жижигхэн бас текст оруулаад өгье. Юу гэх нэ? За хэмжээг нь 6-аар одоод. За менежер ч гэдэм үү те. Менежер. За юуны менежер байх нь бол хамаагүй. За энэ дээр Arial англи болгоцсон шүү. За Arial Italic. За Italic муухай байна. So regular. За тэгэнгүүтээ энийг хойдлон тааруулаад John Doe гэдэг нэрний за чи юу
Энд дахиад нэг юу оруулаад ирсэн ба шүү дээ. John Dewey соошоо нийлүүлчихье. За ингээд менежер. За менежер гэдэг үгний өнгө нь бас за ерөөдөө би бол бүгдийн л өнөөдөр яг энэ өнгөөр нь хийчихье гэж бодож байна. За ер нь бол дизайн дээр нэг маш олон өнгө байхаар бас жоохон сонио харагддаг. Тийм болохоор би хэдүүлээ John Dewey менежер гэдгээ бүх юу текстүүдээ ерөөдөө иймэрхүү өнгөтэй явуулчих. За тэгэнгүүтээ утасны дугаар байршил за интернет тийм ээ вебсайтын дугаар за тэгээ холбоо барих мэйл хаяг гэх мэтлэн дөрвөн юмыг оруулж их юм байна. За тэгэхээр flat icon руугаа ороод за дахиад юу ах нь за phone icon байна. Phone icon за ерөөдөө юм дугуй таарахтай юмнуудыг хэдүүлээ өнөөдөр ашиглая. За edit icon за color picker дээр нь за энэ дээр нь одоо нөгөө өнгө маань хийх болохгүй. За 81000. За тэгээд download дээр EFC-гээр татаж аав. За татаж авснаа. За энд байж тэ. За энийгээ desktop дээр авчаад paste. За phone call. За дэлгэцэн дээрээсээ business card-аа сонгоод. За тэгэхээр хэдүүлээ энд ерөөхдөө загвараа үүсгэчихье гэсэн үг. За хаана? Энэ. За энэ төлөө сонгож жагаад за нэг нүдэнд зураг байх нэ. Дахиад нэг нүдэнд зураг байх нэ. Дахиад нэг нүдэнд зураг байх нэ. Айкнууд шүү дээ. Дахиад нэг нүдэнд айкнууд байх нэ гэх. За ерөөхдөө ингээд энэ маань жоохон томорцсон байна. За ингээд тааруулчих. Энийг бас яг энэ нүдэнд нь тааруулчих. За одоо эдгээрийгээ дөрвөн юм icon байна гэд тооцоод энэ дөрвийгээ идэвхжүүлж агаад align-ыг урталтаа тулгаад за тулгаад ерөөхдөө бол ингээд урталтаа тулгаад за иймэрхүү байдлаар ингээд хоорондын зайг нь тохируулчихна. За align-а тохируулсан. За одоо юу вэ? Одоо бүгдээрээ арт нь текстүүдийг бичиж өгөөд тэгээд логонуудаа нэг нэгээр оруулаад ерөөхдөө үндсэндээ дуусгаад байна. За тэгэхээр нэг текстийн загвар үүсгэчихье. Хэдүүлээ энэ дээр яг нь утасны дугаарыг 99 за 976 гэдэг те. Нэмэх 976 99 амар даварцсан дугаарт те. За энийг бүгдээрээ идэвхжүүлж агаад за эндээс charter style, paragraph style гэдэг ерөөхдөө бол бид нар шинээр үүсгдэг байгаа. За энийг бол бид нар дараагийн хичээлүүд дээр үзээ явна. За энэ удаадаа бол зүгээр ингээд гар аргаар хийгээд байв. Red black. За болдоор болгоод за 9 хэмжээтэй 99 88 ч тийм үү те 99 88. За энийх гоё мөр хоорондын зайг нь авах гээд matrix гээд 9 pix. За жоох ингэж тарах гэдэг шиг байна. За тэгээд одоо энийг хуулаад Ctrl C V. За энэний хэмжээ чинь арай л том байгаад байна уу? Арай л том юм аа. За 9 биш. За 6. За 6 гэвэл яг болж байна.
6 гингүүтэй. Энийг нь болохоор хэдүүлээ. Ингээд. За shading black за ингээд чи. За ерөөхдөө 6 байхад болох юм байна. За 6 гэж үзээд Ctrl CV Ctrl CV нэр авчихлаа. Харлагж байгаа дотор нь. За одоо юу өгчлээ? За энэ маань дээрээсээ цай авсан байна уу? Энэ дээр сая. Тийм байна. Энэ дээр сая би чат. Энэ дээр энэ дээр зүгээр ингээд тэдэтэлтэй тулгаад хийцэн байсан юмыг доош нь зай аваад хийчихжээ. За энэ дээр нөхрөгөөг нь өөрчилжээ. Монгол улс Улаанбаатар хот. За энэ арай л бас том байна. 4 фит. За ерөөхдөө ингэж тавиад. За Ctrl CV. За энэ дээр вебсайт нь бол юу ах вэ? www.sig computer CGM. За энэ бол дандаа хиймэл юмнууд явж байгаа тийм. Ерөөхдөө бол зохиомол гэсэн үг. За тэгээд Ctrl CV тэрэ энийг болохоор за юу гэж нэрлэх вэ? Computer gmail.com. За ингэж. За тэгэнгүүтээ хамгийн ихний эндээ болохоор энэ дээрээ энийг идэвхжүүлж байгаа Ctrl D дарчих юм бол шууд сонгох юм маань гараад ирнэ. За лого маань ороод ирсэн. Одоо fitting-ийн болохоор шууд ингээд дүүргэж өгөхөөр сонгоод өчнө гэсэн үг. За ингээд лого гараад ирсэн. Одоо энэнийхээ текстийнхаа өнгийг болохоор идэвхжүүлж байгаад бид нар Т үсгэн дээрээ дараад хэдийг хийхвүлээ? 81000. Окей. За 81000 л гэдээ яваад байдаг. Хэдүүлээ энэ ч одоо 810,000 тий 810,000 юм биш. За дараагийнх нь болохоор бид нэр location байршлынхаа flat icon дээрээс байршлын icon буюу location гэж хайчин. За location гэж хайчин. За дугуй дүрстэй юм байна уу? За энэ үчин тий бидний ашиглаад байгаа ерөөхдөө загвар бол иймэрхүү байгаа шүү дээ. За edit color picker. За энэ дээр 810,000. За download EFC татаад авсан. За flash folder гэдэг тий. За desktop дээр business card руугаа. За бид нар дандаа EFC форматаар нь татж авч байгаа гэдгээ санах хэрэгтэй. За дараагийнх нь хэрэгтэй нь юу вэ? За интернеттэй web browser. Web гэд харъя. За web browser тий. За энэ чинь. За энэ болохоор төлбөртэй байгаа даа. За төлбөргүй юм байна уу? Төлбөргүй. За энийг ашиглаж та. За энийг ашиглаад за энэ дээр 810,000. За download EFC show. За гаргаж ирээд өөрсдийнхөө дэлгэцийнхаа фолдер руу
суулаад ерөнхийдөө бол хэрэгжилж байгаа бүхэл юмнуудаа нэг фолдерт хадгалчих юм бол дараа нь бид нар засвар хийхэд ер нь маш хэрэгцээтэй байдаг байгаа. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор mail хайлаа. За энэ үчин те бид нар ашиглаад байгаа загвар ерөнхийдөө нэг иймэрхүү. За 810,000 download EPC. За show cat desktop дэлгэцгүүгээ зөөлөө. Яг эднийг бид нэр төрөлжүүлээд бас icon center гэдэг folder хийгээд явж болно л доо. За энэ удаа бид яарч исэн учраас ингэ явчлаа. За одоо бүх текстүүдээ ер нь идэвхжүүлж байгаа текстийнх нь color-ыг сольчих. За Т үсгэн дээр дараад энэ дээр дараад 810,000 окей. За бүгдийн color-ыг сольчлоо. За энийг идэвхжүүлж байгаа Ctrl D. За энэ маань юу вэ? Placeholder. За placeholder оруулж ирээд fitting. Би таад гоё юм үзүүлээ. За энэ дээр бас оруулчих. За энийг Ctrl D гингүүтээ энэ дээр компьютер тэж segment гэхэр чинь global юм байна л да. За энийг бас Ctrl D mail. За тэгээ гурвал ингэ нэвчүүлж байгаа баруунаа дараа fitting. За ингэ болчихно гэсэн үг. За одоо ингэ ерөөхдөө загвараа харах юм бол бид нар менежер хүний за нэг юм компьютерийн бүх төрлийн үйлчлэгээний нэг юм цэвэрхэн жижигхэн бизнес карт загварыг хийцэн байна. За тэгээд одоо энд шаардлагагүй гэх юм бол бид нар Waves руу орж агаад энэ документ гэрээдээ бол хайлталчихна. За ингээ харах юм бол бид нарт илүү цэвэрхэн харагдаж байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр одоо бид нар ингээд үндсэндээ энийг бол 89 мм-ээр 51 мм-ээр ингээ үүсгэсэн байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлийн гол зорилго маань бол бид нар adjust layout буюу layout adjust-ийн талаар үзэж байгаа. За тэгэхээр энэ маань болохоор бид нар essentials гэдэг энэ хэсэг рүү орохоор энэ дээр adjust layout гэдэг ийм хэмжээ заасан байгаа. За энэ дээр бид нар нэгэнт үүсгэсэн баримтын загварыг дахиж янзлахаар бол энэ layout adjust-ийг сонгож хэрэгэлдэг байгаа. За чинь энэ дээр A5 болох юм бол шууд яг хэмжээ нь өөрөө A5 болж байна тийм ээ. За өшөө яах нь энэ дээр биелийн загварууд business card гингүүт те энэ United States business card гингүүт ингээд автоматар энэ 88.9 50.8 гэдэг. Ингээд энэ маань болохоор margin center-таага бүх юмтайгаа ингээд автоматар тохируулагдаад өгдөг байна. За хэрэг бид нар өөрөө за 88 болохгүй байна. За нэг 95 болгоё гэх юм бол ингээд те автоматар ингээд солиод явах нь. За тэгээд custom тохиргоогоор нь те compact disk гэх тэгэхэд ингээд хэмжээнээс нь байж гинэ гэсэн. За бизнес картаар буцаагаад өгчээ. За тэгээ margins бас ингээд солих боломжтой те 3 мм. За энэ арай багдж байна 3 мм арай багж байна 2 мм гэх мэтлээ ингээд ерөнхийдөө бол бид нар adjustment layout-ийн adjustment тохиргоог л энэ дээр бол бид нар автоматар хийх юм боломжийг бүрдүүлж өгдөг байгаа. За тэгээ эднэрийг ингээд идэвхжүүлж агаад грэдийн сайхан тохируулаад өгье. Align. За грэдийн гэж. За жоохон гэх мэтлээ ойртуулаад ингээд өгье тийм ээ. Гэх байдлаар ингээд явах нэ. Тэгээд энэс бүр adjust layout руугаа бүр ингээд яваад орчих юм бол бид нар энэ дээр одоо фонтын хэмжээг нь set font size limit-ийг бол за хамгийн ихтэй тэдэн фитийг аавна хамгийн багадад 6 фитээс доош авахгүй тий. За хамгийн ихтэй бол 324 фитээс багыг авахгүй ч гэдэм үү иймэрхүү байдлаар ингээд фонтны сайзыг хүртэл adjust layout дээр тохируулж өгөх боломжтой байдаг. За тэгээ 2 мм болгоод bleed-ийг бас яах нь. За нэг 2 мм болгоод ингээд бүх тохиргоонуудаа хийчихэд өөрчилчөөд окей дарахад шууд ингээд идэвчнэ. Тэгээ энэ маань хичнээн хууц байсан ч хамаагүй яах нь. Энэ шууд идэвчээд явна гэсэн үг.
За ингээд та бүхэн өнөөдөр хичээл ойлгомжтой байсан гэж найдаж байна. За adjust light гэдэг маань бол ерөөхдөө бол энэ нэгэнт үүсгэсэн заагварын эргэн тойрны энэ сайз хэмжээнүүдийг бид нэр тохируулж өгөхдөө энэ дээрс шууд essentials-ийн properties рүү ороод энэ adjust light гэдэг тохиргоогоор бол бид нэр хийж өгч болноо. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл рүү уулзтлаа. Түр баяртай.